Typhon.com руу хэрхэн нэвтэрч орж гэрийн даалгавраа хийх зааварчилгаа өгье. За бүгдээрээ эхлээд Typhon.com гэд нэвтрээд орохоор ийм сайт харагдана. За энэ дээр бүгдээрээ логин гэдэг дээр дарна. Ягаад гэвэл багш аль хэдийн бүртгэл үүсгэсэн учраас. Тэгэхэд хүүхдүүд маань энэ sign up гэдэг дээр дарчаад мэйл хаягаа бичээд пассвортаа бичээд орохгүй байх багшаа гэдэг байхгүй юу? Тэгэхээр энийг сайн анхаараарай. Логин гэдгийг дарна шүү. За тэгээд login student гэдгийг дарна сурагч учраас. За ингээ ороход энд бас student login л гэж харагдчих хэвээр. За username дээр өөрсдийнхөө сургуулийн мэйл хаягаа бичнэ. Багш нь үүсгэж өгсөн учраас 4-р ангийнхны дандаа мэйлээр нь username-ийг хийсэн байгаа. За пассвортын нүүдэлтэй нь бас адилхан Nest checked 2025 гэд хийсэн байгаа шүү. За бүх хүүхдийн адилхан гэсэн. За ингээд нэвтрээд орохоор за энд ингээд яг чинийх мөн бол энд ингээд харагдаж байна. За тэгээд за энэ хүүхд маань ингээд мөнгөний өөрчлөлтсөн байна тий. За тэгээд хичээл маань ингээд хийж байгаа хүүхдийн ингээд ягаарцсан. За ногоорцсон бас харагдаж идэг энэ хүүхд маань өөрийнх нь тохиргоог өөрчилсөн юм шиг байна. За тэгээд энэ одоогоор learn the case хийж байгаа. Зарим хүүхдүүд бол хийгээд дууссан энэ дараагийн хичээл рүүгээ орсон явж байгаа. За тэгээд энэ learn the case гэдэг дээр дараад хийж эхэлнэ. За энд daily goal гэдэг нь өдөр алган 15 минут хийх ийм цаанаасаа програм маань өөрөө тийм тохиргоотой байдаг. Тэгэхээр 15 минут дасгал ажиллангууд чиний өнөөдрийн зорилго чинь биелжлээ чи үргэлжлүүлэх үү гэд гараад ирдэг. Тэр үед нь үргэлжлүүлэхээ гэд дуусгахад гэсэн. Тэгэхээр өдөр алган л тогтмол хийх нь л чухал учраас өдөр алган л 15 минут илүүчгүй дутуучгүй хийгээд байгаарай. Багш нь даалгаварт өгсөн ч бай өгөөгүй ч бай хийх ёстой гэсэн. За хийж явах явцдаа хамгийн чухал нь эхний ээлжинд гарын 10 орооны зөв байрлалаар бичнэ. За энэ одоо resume гэдээ үргэлжлээд ороод ирлээ гэж бодъё. Эхний энэ үсгнээс эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ доор байгаа гарын байрлалыг хараад яг энэ дөрвөн байрлалаас эхэлж гин гэсэн үг байхгүй юу? Энэ дөрвөн үсгэн дээр гарын хуруунууд байх ёстой. Эрхийн урууг space товчлууд дарна. За тэгээд яг энэ заавраар хуруугаа байршуулад яг тэр хуруугаараа дараад явна гэсэн. Тэгэхээр эхний ээлжинд удаан байхаар хүүхдүүд маань шууд keyboard руугаа хараад хийгээд идэг. Тэгэхээр харахгүйгээр анханасаа зөвхөн дэлгэц рүүгээ хараад дэлгэцэн дээр энэ keyboard гарлуу бол харж болно шүү дээ. Хийгээ сурчих юм бол хурд маань дасгалаа ажиллах тутам сайжраад явнаа. Хэрвээ анханасаа keyboard руугаа хараад л хийгээд авах юм бол хурд маань хичнээн дасгал ажилласан ч гэсэн сайжрахгүй. Тэрийг бас хүүхдүүд маань багш нь байнга анхааруулж байгаа. Та бүхэн маань бас байнга анхааруулаарай. За тэгээд өдөр болгон 15 минут тогтмол хийлгээрэй.